За өглөөний мэнд сайхан амарцгаав. За хамтдаа үгийн сайхан төлөө залбирцгаая. Агуу гэж эзэн бурхан та өглөөвөр амьд өөр хөтөлбөрийн цагийг эхнээс нь дуустал нь хамт байж биднэрт өгөөгөж биднийг итгэлээр босгон байгуулж ариун сүнсээр дүргэн удирдж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За хамтдаа үргэлжлүүлэн Матай 13-ын 24-өөс 30 дугаар шилээс суралцъя. За би эндээс дуудъя. Буудав өрийн сүлийн тухай. Иесус тэдэнд өөр нэг сургаалт зөвлөл хэлэхдээ Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм аа. Хүмүүсийг унтаж байхад дайсан ирж буудайн дунд үрийн сүүл тарьчхаад яваад өгчээ. Түрүү зүхэж үр тариа боловсроход үрийн сүүлч бас гарч ирвэ. Зарснаар гэрийн эзэн дээрээ ирж түүнд эзэн минь та чинь талбайдаа сайн үр тариагүй билүү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчдаг вүлээ гэхэд эзэн тэдэнд дайсан үнийг хийжээ гэв. Зарснаар тэгвэл тэдгэрийг очиж сулгаахыг та биднээс хүсэж байна уу гэсэнд эзэн хэрэггүй. Та нар үрийн сүүлийг зулгаах гээд буудаг хамтд нь зулгаачхаж магад. Ургац хураатад хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад эхлээд үрийн сүүлийг зулгааж шатаахаар багцалж боо. Харин буудаг цуглуулж амбаарт минь хийцгээ гэж хэлнэ гэжээ гэвэ. Амен. За Иесус энэ сургаалт зөвлөлөөр ярьсан нь бол одоо Бурхны хаанчил сайн муу зүйл зэрэгцэн оршдгийг ойлгуулах зорилготой байв. Та Бурхан сайн үр тарьдаг. Түүний үг сайн үс болж итгэгч нарт хүрдэг. За харин энэ дээр гарч байгаа дайсан буюу Сатан, үүний хажууд хуурамч итгэл, хуурамч хүмүүс буруу сургаал тарьдаг тухай ойлгуулж байна. За Бурхан сайн үрийг тарьсан ч муу зүйл дунд нь урахыг бас зөвшөөрдөг. Яагаад гэвэл эцсийн шүүлтийн өдөр хүртэл Бурхан дэвчээр гаргадаг. За тариач мөн өөрөө Бурхан юм. За энэ нэгэн хүн өөрийн талбайд сайн үр тарьжээ гэж 13-24 дугаар ишлэл дурдсан. Тариачин бол Бурхан, Бурхан үргэлж сайн зүйл хийдэг. Бурханы зорилго бол хаанчлалдаа жинхэнэ итгэгчдийг ургуулах явдал байдаг. Харин бид заримдаа асуудаг. Яагаад сүмд ийм асуудал байна вэ? Яагаад итгэгчдийн дунд ийм асуудал байна вэ гэх мэтлэн. Гэвч энэ бол Бурханы гаргаж байгаа алдаа биш юм аа. Харин дайсан нууцаар ажиллаж байдаа гэдгийг 25 дугаар ишлэлээр дамжуулан биднэрт хэлж байна. Дайсан буюу Сатан. За тэгвэл дайсан буюу Сатан нь бол биднийг бол ямагт төөрөлдүүлж байдаг. Төөрөлдүүлэгч муу сүнс юм аа. 25 дугаар ишлэлд хүмүүс унтаж байх зуур дайсан ирж үр цацаа явсан. Сатан бод үргэлж хүний нүднээс далд ажилтдаг гэдгийг энэ төр харуулж байна. За Сатан Бурхны үгийн ажилд бол саад хийхийн тулд хуурамч итгэгчид
хуурамч сургаал зал мэх тарьдаг. За өнөөдөрч чуулган дотор ч гэсэн сайн муу үрийн дунд хог ургаж л байдаг. Зарим хүн итгэлтэй мэт боловч сүнслэг үржимс гардаггүй. Бид үргэлж сэргэг байх ёстой. Учир нь дайсан унтаж байх үед ажилтдаг гэдгийг сануулж байна. За хогийн ургамлын тухайд дурдж байна. Хог ургамал. За 26 дугаар ишлэлд үр соёолж толгой гарах үед хог ургамал мөн гарч ирв гэж өгүүлсэ. За хуурамч итгэл тэр бурхангүй үйлсийн тухай хэлж байна. Хог болон буудайн хоорондоо бол ялгагдахын аргагүй адилхан төстэй харагддаг. Хүн гаднаас нь хараад ялгахад бол хэцүү. За чуулганд бүгд адилхан итгэгчнэр мэт харагддаг. Жинхэнэ ба хуурамч итгэл бол цаг хугацааны явцад бол илэрч гарч идэг. Бурхан хүмүүсийг ялгахдаа гадна төрхийн биш дотоод зүрх сэтгэлийг харж идэг. Хог ургамлыг шууд татаад хаявал сайн. Гэхдээ үрийн хамт устгаж мэднэ гэдгийг бас сануулж байна. За дараа нь Бурхны дэвчээрийн тухай энд гарч байна. Бурхны дэвчээр ба шүүлт хүртэл хүлээдэг тэр хайрыг 13-ын 30-д. Хоёуланг нь хураалт хүртэл хамт ургуулаа гэж загсан. Бурхан одоо дэвчээр гаргаж байна энэ үйл явдалд. Бурхан хүн бүрт одоо гимшиг тэр боломжийг гаргаж байна. Төөрөлдсөн нэгнийг буцаад эзэн лүү ирэхийг бас Бурхан хүсдэг. Хураалтын өдөрч буюу одоо тэр эцсийн шүүлтийн өдөр ирнэ гэдгийг биднэрт сануулж ойлгуулж байна. Тэр үед сайн ба муу зүйлэр хоорондоо салгагданаа. За хогийн ургамал шатаж үгүй болно. Сайн үр нь бол харин цаашаа агуулгад хадгалагдах болно. Ямар агуулгад хадгалагдах вэ гэвэл тэр бол аврал буюу мөнхийн усад орох юм аа. Амен. За энэ ишил өнөөдрийн үтсэн ишиллээс бид сургамж авах зүйл бол нэгдүгээрт Бурхан үргэлж сайн үр тарьдаг юм аа. Бид итгэлтэй амьдрах ёстой. Хоёрдугаарт дайсан буюу сатан хизээч зогсдгүй. Бид сэрэмжтэй байх ёстой анхааруулж байна. Гуравдугаарт Бурхан бол үргэлж дэвчээртэй байдаг. Бид бусдыг шүүхээс илүү хайрлах ёстой гэдгийг биднэрт сануулж байна. Дөрөвдүгээрт шүүлтийн өдөр ирнэ. Итгэлтэй бат зогсох хэрэгтэй гэдгийг өнөөдөр үгээрээ дамжуулан биднэрт анхааруул хэлж байна. За өнөөдрийн үтсэн энэ хүү 13:24-өөс 30 дугаар ишлээс бид дүгнэх юм бол бидний зүрхний талбайд юу ургаж байна вэ гэдгийг бас өргөж харцгаая. Хогийн ургамал байна уу? Бидний сэтгэд янз бүрийн тийм атаархал, бардамнал, уур, үл өөрчлөл гэх мэтээр буруу зүйлс ургаж байна уу? Хэрвээ тийм бол түүнийг зайлуулж чөлөөлөх хэрэгтэй юм аа. Бурхан бол уучлалдаг. За
За, Бурхан бол итгэл, хайр, дэвчээр нэгүсэл үзүүлдэг гэдгийг харуулж байна. Бурхан бидний зүрхийг цэвэрлж сайн үрээ ургуулахыг бол үргэлж хүсэж байдаг. Амен. За, хамтдаа залбирцгаая. Бурхан Аава, миний зүрхний талбайд таны хайр ургах болтугай. Би хуурамч итгэлээс, дайснаас сэрэмжтэй байж таны хаанчлалын буудай болж урахыг хүсэж байна. Дэвчээртэй байж, бусдыг хайрлаж, таны шүүлтийн өдөр танд үнэнчээр зогсохолтугай гэж эзэн Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Эзэн явах болтугай.